Дорнод аймгийн Алтангац содонд Хөгжим драмын театрын симфони оркестрийн киноны хөгжмүүдээс бүрдсэн Symphony of Cinema бүрэн хэмжээний концертоо 2 өдрийн турш танхим дүр үзэгчтэй тоглолоо. Тус театрын уран бүтээлчид иргэд олон нийтийн сонгодог урлагийн боловсролыг дээшлүүлэх, сонгодог хөгжмийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүр шинэ тоглолт тавьдаг уламжлалтай юм а. Үзэгчдийн сонгодог урлагийн боловсролыг дээшлүүлэх, сонгодог хөгжмийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр бол цуврал тоглолтуудыг зохион байгуулдаг. Манай симфони найрал хөгжим бол орон нутгийн цорын ганц найрал хөгжим 1978 онд байгуулагдсан. Түүнээс хойш бол дасгалгүй уран бүтээлээ тойрвож байгаа. Жил болгон бид нар тоглолт уран бүтээлүүдийг иргэд үзэгчдэд хүргэдэг. Энэ удаад бол бид нэр дэлхийн болон Монголын шилдэг сар болсон киноны хөгжмүүдийн бүтээлүүдээс бүрдсэн, өөрөөр хэлбэл шинжилсэн хөтөлбөрүүдээс бүрдсэн ийм Symphony of Cinema нэртэй бүрэн хэмжээний концертыг бас 2 өдрийн турш амжилттай тоглолоо. Энэ жилийн сонгодог тоглолтод Жамцсан оров, Шарав, Бирва, Хангал нарын сор улсан бүтээлүүд Джон Уильямс, Ханс Циммер, Энио Марикино зэрэг дэлхийн киноны хөгжмийн нэрт зохиолчдын бүтээлүүдийг гიშгэлүүлсэн. Концертод урилгаараа хөгжим судлаач, удирдаач, урлагийн гацүтгэлтэн Цэдэн иш хүрэлцэн ирж мандхайцтан хатан тань руу нүүж явна. Нийслэлхүү зэрэг Монголын уран сайхны киноны хөгжмийг өдөртөн тоглуулж үзэгчдийн сонрыг мэдлээс юм а. Дорнод аймгийн Хөгжим драмын театрын симфони найрал хөгжим бол үнэхээр орон нутгийн ганц симфони найрал хөгжим. За энэ найрал хөгжим бол 2 жилийн дараа 50 насны ойтойгоо золгох юм хамт олон манай Вандангийн Боролдоо гэж ардын жүжигчин. За би бас Уралын хөгжмийн дээд сургуульд Боролдоотойгоо хамт сурж байсан ийм хүн ба. Тэг үнэхээр тэр хүний үүсгэн байгуулсан энэ найрал хөгжим энэ зэрэг төрнө гэдэг бол үнэхээр гайхамшигтай. Боролдоо агсан 1978 онд Цэнхэр дурдан алчуур хэмээх 3 бүлэг 4 үзэгдэл бүжгийн жүжигийн хөгжмийг өөрийн байгуулсан оркестртоо зориулж анх тайзнаа тавьсан түүхтэй. 2 жилийн дараа Хөгжим драмын театрын симфони оркестрийн 50 жилийн ой тохиох гэж байна. Өдгөө тусаа оркестр өөрийн болон дэлхийн сонгодог 60 шахам хөгжмийн бүтээлийг төвөрлөн тоглож байна. 26 оны хамгийн эхний тоглолт маань 2 удаа тоглогдоод өнөөдөр хаалтаа хийлээ. Симфони оркестр маань одоогоор бол 22-23 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. Симфони оркестр маань ирээдүйн боловсон хүчингээ бэлдэж байгаа. За одоогоор бол Монгол Улсын консерваторт 9-10 хүүхэд бэлдэж байгаагаас өнөөдрийн тоглолтод 6 хүүхэд маань оролцож бидэрт хүч нэмж оролцсон байгаа. Тэгээд энэ хүүхдүүдтэй бас баярлснаа илэрхийлье. Монгол Улсын консерваторт Дорнод аймгаас 10 хүүхэд суралцж байна. Тэдний зарим нь энэхүү тоглолтод оролцсон нь бас нэгэн онцлог байсан юм а. Тэд ирээдүйд Монгол Улсын ардын жүжигчин Вандангийн Боролдоо агсны үүсгэн байгуулсан орон нутагт цор ганц симфони найрал хөгжмийн түүхийг бичлцгээр инхүү бэлтгэж байгаа юм а. Анх удаа гарч байгаа. Гэтэ сэтгэл гоё ингээд тоглолтод ороод тэгээд өмнөөс нэг наадмын бэлтгэл өдрөө зөндөө орж исэн. Тэгээд тэрнээсээ аюу гоё мэдрэмж авч ийн илүү гоё. Би бол classical music 1 2 3-т нь оролцож исэн. Тэгээд өмнө Монгол Улсын консерваторт орохдоо тунгалаг багш дээрээ хийл сураад тэгээд classical music 3 дээрээ хийл хөгжмөөр гоцлол тавьж исэн. Дэлхийн стандартаар яриулаад тухайн симфони оркестр багадан 32-оос 36 хүний бүрэлдэхүүнтэй тоглож байж хөг бүрддэг. Харин аймгийн Хөгжим драмын театрын симфони найрал хөгжим 23 хүний бүрэлдэхүүнтэйгээр орон нутгатаа сонгодог хөгжмийн урлагийг зурчлан таниулахын төлөө уран бүтээлэн тойрвж байна.